За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр та бүхэнд одоо өгөх миний мэдээлэл бол үндэсний ном зүйн давралч талууд үндэсний ном зүйн одоо тэр цаг үе үндэсний ном зүйн гэдэг зүйлийг ярих ямар асуудлуудыг яригддсан юм, ямар асуудлууд хөндөгдсөн бэ гэж хэлээ мэдээлэл өгөхөд бэлэн болоод байна. Тэгэхээр одоо энэ дэлгэсэн дээр харагдж байгаа үндэсний ном зүйн дэлхийн газрын зураг гэдэг ийм зүйл бол харагдаж байна. Энэ дэлхийн үндэсний ном зүйн газрын харамсалтай нь бол Монгол улс тэмдэглэгдээг байгаа. Тэр энэ дэлхийн ном зүйн үндэсний ном зүйн газрын зураг дээр Монгол улсыг бүртгүүлэх маань бол одоо өнөөдрийн хилцүүлгийн бас гол зорилт гэж үзэж болно. Тэгэхээр одоо та хилцүүлэгт оролцож байгаа, сонсож байгаа та бүхэн бас захин дээр, коммент дээр за мөн одоо энэ өөрсдийнхөө санал сэтгэлийг бас сайн бичээрэй гэдэг бид бүхний сонсож байгаа мэдээллүүдээр суурлаад эдгээр зүйлүүд маань бол яахан байгаад цаашаа санал зөвлөмж болоод хөлийн амд маань бүртгэр байгаа шүү. Тэгэхээр хэрэгжүүлэхэд одоо цөмөрөө Монгол улсыг үндэсний ном зүйн Азийн зурагт тэмдэгдсэн байхаар бодож төлөвлөж ажиллаж гүйцэтгэж чадах юм бол бидний энэ удаагийн зорилго бас биелж байгаамаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ үндэсний ном зүйн зүйл маань өөрөө яг хэн хэрэгтэй зүйл юм бэ? Тэр одоо ном зүйн үндэсний ном зүйн зүйл одоо бүхэн илүү дэлгэрэнгүй ойлголтыг нийгэмд өгөх ийм шаардлага болж иржээ. Тэр ном зүйн зүйлэх болвол нэг номын жагсаалт бүтээгнэр бас бодох хийх ийм шаардлагагүй гэдэг одоо нийгэмс ийм хэрэгцээ бол байна. Тэгэхээр энэ ном зүйг хийснээр яг хүнд ашигтай юм бэ гэдэг юм болж байна. Тэгэхээр энэ ном зүй бол нэгдүгээр номын санчнаас бол маш чухал ийм үүрэгтэй ийм зүйл хийж байгаа. Дээрээс нь уншигч олон нийтэд маш чухал ашигладаг ийм зүйл. Дээрээс нь номын худалдаа хэвлэн нийтлэгч гэсэн мэдээ хүмүүст бол хэрэгцээтэй байдаг ийм зүйл хийж байгаа. Мөн одоо бас нэг гол хэрэглэгчнэр нь бол судлаач нар гэж байгаа. Тэр одоо өмнөх хэлтгэлүүд дээр лувсны хэлтгэл дээр та бүхэн бас нэгэн бил авсан байх. Мөн дээрээс нь одоо ангараг сүрэнгийн хэлтгэл дээрээс мэдээлэл авсан байхаж найдаж байгаа. Тэгэхээр мөн одоо ном зүйн гол хэрэглэгч нь бол ном зүйч буюу бас өв зөвлөөлөгч нарт бас нэлээд чухал ийм үүрэгтэй зүйл хийж байгаа. Дээрээс нь хайлтын систем, мөнгөлийн сангийн одоо нэгдсэн гатлаг зүйлээс их чухал үүрэгтэй байдаг. Нөлөө үзүүлдэг ийм зүйл хийж байгаа. Тэгэхээр үндэсний ном зүйг би болсноор өнөөдөр бидний хэрэглэгчдэд яг юуг санал болгох юм бэ? Юуг бид нэр хийж чадах юм бэ? Ийм зүйлийг бас анх шалгах болж байгаа. Тэгэхээр одоо бид бүхэн хэрэглэгчдэд мэдээллийг маш дөрвөн хугацаанд цогц байдлаар хүргэх ийм шаардлага байна. Тэр одоо та бүхний харманд болоод бүгдэнд нь одоо гар утсан. Бид одоо гар утсаа нээгээд одоо бид бүхэн Wi-Fi-аас агаад датагаас утсан дээр notification гэдэг. Таны одоо Facebook дээр, таны Twitter дээр, таны Instagram дээр одоо ийм одоо мэдээлэл, ийм одоо шинжилгүүд гарлаа шүү гэдэг байдлаар мэдээлэл ирдэг. Тэгээ яг тэрнтэй адилхан бид нэр үндэсний ном зүйн гэдэг зүйлийг бүрэн зохицоод хийж чадсанаар болвол хэрэглэгчдэд энэ түвшний мэдээлэлүүд бас өгөх ийм боломжтой юм. Мөн дээрээс нь тухайн хэрэглэгчийн гадар авалт, ном уншилтын, ном сонголт гэдэг зүйлд нөлөө үзүүлдэг. Номын ч хүмүүс нь өөрөө яадаг гэхээр уншлагыг өдөртдөг хүмүүс, уншлагыг өдөртдөг, мэдээлэл өдөртдөг ийм хүмүүс учраас бол энэ үндэсний ном зүй зайлшгүй шаардлагатай. Мөн дээрээс нь одоо номын сонголт бол маш чухал гэдэг ажлуудын нэг нь бол энэ үндэсний гэнэ лавлагын ажил гэж үүдэг, лавлагаа мэдээллийн үйлчлэг. Тэр энэ лавлагын үйлчлэг бас давхар ингэж гүйцэтгэх юм бүрэн боломжтой байж. Тэгэхээр та бүхэн лувсан намын хэлтгэл дээрээс сонссон баг. Жишээлх юм бол одоо үндэсний ном зүйн зүйлийг хийснээр бол бид бүхэн зохиогчийн эрхийн зөрчил буюу оюуны өмчийн улгаанаас бас сэргийлэх ийм боломжтой байж байгаа. Тэгэхээр энэ үндэсний ном зүйн зүйлийг хийсэн улс орнуудын жишгээс харахад бол хийсэн үндэсний ном зүйг яаж ашиглах юм бэ гэдэг дээр бас нэлээд ийм асуудал гарч ирдэг. Тэдгээр дээрс ингээ харахад бол 67.7% нь бол хүн төлбөргүйгээр ашиглаж байгаа. За бас цөөхөн хувь нь бол хүн төлбөртэй ашиглаж байгаа. Захиалгаар ашигладаг ийм жишгүүд бол харагдаж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл ямар байгууллагууд, ямар улс орнууд төлбөртэй үйлчлэл үзүүлж байгаа юм бэ гэхээр үндэсний ном зүйн асуудал бол хувийн хвшил даатгсан ийм улс орнууд бол
хэлбэртэй үйлчилж байгаа ийм жишээнүүд гарч байгаа. Тэгэхээр одоо энэ хилцүүлгийн үр дүнд бол одоо бид нэр үндэсний номзог зүйлийг үүсгэх юм байна. Үүсгэхийн дараагаар энэ хүү датагаа хэрэглэгчтэй ямар байдлаар хүргэх вэ гэдэг энийг асуудлаас давхар явагдаж байгаа. Энэ дээр тавхны саналуудаа сайн хэлж өгөө гэж хүсмээр байна. Тэр үндэснүүдээр зөвлөгч байгууллага оролцож байгууллагууд хийх юм байх юм байна. Бас орж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо нөгөө хэвлэл нийтлэгч нэг төрхөнд бол орж ирж байгаа. Дараагаар нь одоо ISP-ийн үндэсний товчоо, сурал хэвлэлийн үндэсний товчоо гэх юм те. За хөгжмийн бүтээлийн одоо үндэсний товчоо, юм уу одоо үйлчлэгдсэн одоо академичны оны сангууд, олон нийтийн байгууллагууд те ийм газрууд давхар орж ирдэг юм байна. Тэгэхээр энэ үндэсний номжуулгын зүйлийг бол Монгол Улсын үндэсний намын сан 1970-аад оноос хойш одоо хийж ирсэн боловч яг бүрэн дүрэн хийж чадсангүй гэдэг нь шийдэж байгаа. Тэгэхээр бид бүхэн яах юм гэхээр энийг бүрэн дүрэн хийдэг болмоор байна. Хийхийн тулд бол одоо энэ оролцогч талууд маань бүгд орж ирэх, нэгдэж ажиллах юм шаардлага гарч байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд бол яг ийм зарчмаар бол явж ирсэн байж байгаа. Дараагаар нь энэ батчлаад бас тахаа гэж байна. Ингээ харахад бол номын сангууд яг үндэсний номзуу гэдэг зүйлээ хийхэд бол харьцангуй агардаг. Нөгөө олон нийтийн байгууллага, ISP-ийн товчид гэдэг тийм хэвлэл нийтлэгч газрууд маань дийлэр орж иж байгаа. Тэр энэ оролцох талууд бол нэлээд оролцоог сайн хангах юм шаардлагатай. Тэгэхээр сүүлийн жилүүд бол ном хэвлэл маань стандартын бус гарч ирээд ийм зүйлийг бол маш ихээр их болсон номын сангууд маань хэрэглэгч нар маань, уншигч нар маань ярьж байгаа тийм. Тэгэхээр энийг яаж одоо стандартын болгох юм бэ? Стандартын болгохын тулд мэдээж нөгөө тухайн газруудад ном зүүж гэдэг ном мэддэг хүмүүс байх шаардлага болж байна. Энэ номын одоо утсан дээр нь ийм үг бичнэ. Би гэх юм ийм зүйл хэлж байгаа тийм. Ийм байдлаар зөвлөдөг ийм хүмүүс бол зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр 1990-ад оноос өмнө бол номын худалдааны номзуу гардаг байлаа тийм. Хэвлэлийн газрын номзуу, эдийн номзуу гэх юм ийм зүйлүүд гардагс нь харамсалтай нь одоо болоод тэр зүйлүүд авахгүй байгаа. Ийм зүйлүүдийг бас гаргадаг шаардлагатай зүгээр авах ажиллах. Хэвлэлийн газрууд, хэвлэл нийтлэгчд маань ч гэсэн энэ дээр шаардлагатай байна. Тэгээд Аган ингээ ярихад үндэсний номзууд дээр яг ямар форматуудыг ашиглах юм бэ? Төрхөө ашиглаж байна уу? Тэгэхээр одоо энэ та бүхэнд танилцуулаад байгаа энэ слайд графикууд бүгд одоо ЮНЕСКОгийн номзуу хилцээс гаргасан судалгаа хийж байгаа. Тэр үндэсний номзуу газрын зураг дээр одоо тэмдэглэсэн байгаа улс орнуудын судалгааны материалууд гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ бол ингээд харах бол дийлэнх нь бол үндэсний номзуу бол марк хайлаар метадатагаар одоо хэрэглэгчдэд бол ашиглуулж байна, санал болгож байна. Дээрээс нь марк гэсэн имэйл гэх юм уу CSP, дээрээс нь MODC гэх юм уу тавлын горс ийм стандартууд байна. Төрхөө ашиглаж байгаа марк. Тэгэхээр одоо бид нэгдэж энэ зүйлээ хийхдээ бол ямар форматыг ашиглах юм бэ гэдгийг бас ихэд бодох ийм шаардлагатай байна. Тэгэхээр мөн дээрээс нь нэгэнт одоо бид үндэсний захиргааны зөвлөх зүйлийг үүсгэжлээ. Үүсгэний дараагаар ямар суугаар өрөх юм бэ? 1980-аад оны сүүлээр одоо бид хүн нэгдсэн каталог гэдэг зүйлийг цаасаар хийх гэж одоо бас оролдлуудыг манай Ахмад Бонис зөвлөж хийж ирсэн. Энэ нь их боломжийн төвшөнд явж ирсэн боловч хамтлагаа зогссон байж байгаа. Тэгэхээр өнөө хүртэл яригддаг нэг зүйл бол нэгдсэн каталог байна шүү дээ. Тэгэхээр энэ каталогийг бол веб каталог дээр суурилсан байдлаар үндэсний номзуг өгж байгаа юм туршлага бол харагдаж байна. Тэгэхээр бид нэ яг ямар аргаар өгөх вэ гэдгийг бас яг давхар ярих шаардлагатай гэсэн. Мөн дээрээс нь одоо хэвлэлийн бүтээгдэхүүнүүдийг ямар төрлийн хэвлэлийн бүтээгдэхүүнүүд дээр одоо тэр номзуг үндэсний номзуг багтаад юм бэ гэдэг энэ зүйлээр харагдаж байгаа. Тэр хэвлэгдсэн ном за зураг хэвлэлүүд газрын зураг мөн дээрээс нь одоо хөгжмийн бүтээлүүд эрдэмжилгээний ажлууд памфлет буюу одоо брошюрууд тийм мөн одоо сурал одоо сонин сэтгүүлүүд гэдэг ийм зүйлүүдийг одоо номзуг хийдэг юм байна. Мөн дээрээс нь одоо энэ захимаар хэвлэгдэж байгаа хэвлэлийн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь хэрхэн яаж оруулах вэ гэдэг ийм асуудлуудаас давхар хэрэгдэж байна. Тэр бид нар ч одоо ISP-ийн дээр түрүүний ярьж илээ. Захимаар одоо гарч байгаа номууд маань одоо ISP-ийн авах харьцангуй байгуулсан бол одоо жийлэлсэн. Өсчинө гэж юм те. Яг энэтэй адилхан захимын асуудлаар одоо бид бүхэн дахиад анхаарах ийм шаардлага гарч байгаа маа. Одоо өнгөрсөн 21 онд бол одоо соёлын ам маань соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эргүүлэх хаан чиглэл гэдэг зүйлийг заалсан. За ингээд энэ дээр үзэхэд бол маань хэвлэл салбарыг бол
нэг салбар гэж хөгжүүлэхээр бол ингээд томьёолсон байж байгаа. Энэ дээр бол ингээд аваад үзэхээр бол бидний үндэсний ном зүйн хийх үүрэг бүхий байгууллагууд бүгд одоо ингэж ирсэн. Батсан байж байгаа. Тэгээ энэ бол үнэхээр одоо бидний хувьд бол бас тийм сайшаалтай үндэсний ном зүйн хийх чинь бид маш томоохон дэмжлэг болох юм зүйл байна. Энэ соёлын бүтээл зүйлсийн суурь судалгаан дээр бол одоо судалгаа гэж юм зүйл бол хийсэн. Энэхүү судалгаа маань одоо захимаар ашиглах ийм боломжтой ном байж байгаа. Та бүхнээс энэхүү номыг өөрсдийнхээ ажилдаас ашиглах их зүйтэй санагдсан. Тэгэхээр одоо энэ ном хэвлэлийн салбарын одоо ямар байгууллагууд батж байгаа юм бэ гэдэг зохиолч нар байж байгаа. Хэвлэлийн газар, хэвлэлийн үйлдвэр, номын сан, номын дэлгүүр, худалдаа, захин номын худалдаач гэх юм. Ийм байгууллагууд бол одоо ном хэвлэлийн бүтэцгэрийн салбар наагсан байж. За дээрэс нь бол одоо хичнээн байгууллага байгаа юм байна гэдэг тоолоо гаргасан байна. 951 байгууллага байна. Энэ 951 байгууллагт бол одоо ингээд 950 тоологдож байгаа бол 951 ажил хийж үзсэн. За тэгээ энэ ажилд ийм аж ахуй нэгж байна. Энэ 951 аж ахуй нэгжт маань бол 6457 хүн ажиллаж байна гэдэг нь тоосон байна. Дээрээс нь энэ номын утгацлалын салбар маань одоо улсын төсөв хичнээн зөвний оролтын бэ гэдгийг бас давхар тоолж ажилласан гэж. Харамсалтай нь бол одоо энэ дээр номын сангийн одоо алгын талаар энэ дээр тооцоолох боломж байхгүй байгаа. Тэгэхээр энэ бол тоолж чадахгүй байх нэг маань өөрөө юу юм бэ гэхээр хэмжиж чадахгүй байх, өдөржиж чадахгүй гэдэг юм бас ажилтаа байгаа. Тэгэхээр өнөөгөө та бүхэн бас батсах багшийн үлтгэл дээрээс нэлийн бодсон сонссон баг. Тэр бид нэр өөрсдөө хэвлэгдсэн байгаа номуудаа нэгдүгээр тоолох шаардлагатай байна. Хэмжих шаардлагатай байна. Тэгжээж бид нэр өдөрдох шаардлагатай, өдөрдох үнэлүүлэх ийм шаардлага бол болж шүү гэдгийг одоо та бүхэн хэлмээр байна. Тэгэхээр энэ хэлцүүлэх та бүхэн одоо ингээд сэтгэл хөдлөл гаргаад захимаар ингээд сонсоо те. Хамтраад маш их талархалтай байна. Тэгэхээр зөвмөө одоо ингээд цаашдаа хамтраад үндэсний ном зүгөө хамтдаа бүтээх ийм шаардлага бол байна. Тэгэхээр хэлцүүлэхдээ орж та бүхэн саналаа комментээр болон одоо мэйлээр бичиж ирүүлээрэй гэж хүсмээр байна. Тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.